За тэгэхээр Данилын сайдын танилцуулснаар бол нийтдээ 1,80-60 тэрбумын санхүүжилтийн асуудал яригдах юм байна. За Монгол банкнаас тэр гарах зээл нь ямар хүүтэй байх юм, ямар хугацаатай байх юм, тэгээд тэр компаниудад ямар шалгуур тавих юм, энд бол одоо маш олон зүйл маш ойлгомжгүй байгаад байна л та. Тэгээд яг ямар компаниудын санхүүжилтөнд хамрагдах юм, хаана тэр шатгууны самнууд чинь баригдах юм гэх мэдчлэн ерөөсөө нөгөө нэг ийм маш бүрхэг хууль оруулж ирчээд тэгээд тэрийг нөгөө их хурлыг батлах гээд яаралтай гормоор оруулаад ирж байгаа ч би бол ер нь тургуцаад байгаа шүү. Тэгээд цаашдаа урт хугацааны бодлогоо хэдүүлээ ярмаар байна. Дандаа ийм гал унтраах байдлаар ерөөсөө явж болохгүй байгаад байна. Тэгээд энэ стратегийн ач холбогдолтой энэ төр гэж яриад эхлэхээрээ бас бурууддаг асуудлууд бол биднэрт өмнөх олон жилүүдийн хугацаанд бол байсан. Тэгэхээр энэ асуудалд бол маш их тийм одоо болгоомжтой хандах хэрэгтэй гэж би хувьдаа бол үзэж байна. Гишүүдтэй ч гэсэндээ асуудалтай бас нэлээд сайн танилцж байгаа саналаа өгөөрэй. За Дамжны гишүү. За энд одоо Монгол банкны бодлогын хүү 12%. За энэ хинд өгөхийг бол арилжааны банк шийднэ. Дамжны юм шийдэхгүй, ажилтны яам шийдэхгүй, төр шийдэхгүй. Хувийн хвшил өөрсдөө арилжааны банкнд очино. Арилжааны банк Монгол банкнаас тусгаалan энэ шатхуунд зориулж байгаа их усүр энэ стратегийн бүтээгдэхүүн буюу энэ шатхуунтай холбоотой дэд бүтц сав бас эргэлтийн өргөтэй холбоотой зээлээ аж ахуйн нэгжүүд авна. Үнэгүй мөнгө хинт ч өгөх гээд байгаа асуудал байхгүй. Зээл авна. Зээлээ төлнө. За хоёрдугаарт бол энэ байралтай холбоотой асуудал түрүүн бас би их хурлын гишүүдийн асуултанд хариулсан. Тодорхой бус та бас сонсоогүй байж магадгүй. Бүсүүдэд байгуулна. Бүсүүдэд стратегийн байрлал тодорхойлж ээж тавина. Манай хэрэглээ их тодорхой байдаг. Дараачийн одоо аж үйлдвэртэй холбоотой төслүүдийн байрлалуудыг бол бид нэр зарлчихсан байгаа. Энэ дээрээ одоо явнаа. За Жаргалан гишүүн юм үндэслэлтэй асуудлыг хөндөж байна. Тэгээ өнөөдөр орой Дамжны гишүүн та одоо Жаргалан гишүүн тухайлан тайлбарлаж өгнө шүү. Хойлоо.